Бүгдээрээ ойд тоо толгой нэгсэн үед хөнөөл учруулдаг нэгэн зүйл ирвэхийн тухай хамтдаа мэдэж авцгаая. Якобсоны төөлөвч ирвэхээ 1 жилийн амьдралын мөчлөгтөө өндгөөр өвлждөг. Ирвэхээ 9 сард эвдэлдэн өндгөө шинсний гол ишний холтсны зай завсраар 2-6 метрт 2-4 таваар нь цувуулан шахдаг. Дөнгөж шахсан өндөг тод шар, хавар нь хүрэн шаргал болно. Өндөг 100 дугуй 0.9-өөс 1.1 мм урт 0.3-аас 0.6 мм өргөн. Түүний өндгийг модон дээрээс хайж олоход тунч хэцүү. Нэг ирвэхээ 150-аас 170 өндөг төрүүлж өвлжүүлнэ. Хавар дөнгөж гарсан хөрөнцрийн толгой шар, жижиг шар толовтой, зоон тал нь бараан дуу ногоон. 2 дугаар цагиргаас хойш 2 хос тууш тасархайтсан шар судалтай. Гуужилт бүртээ өнгө зөсөө өөрчилдөг, нийтдээ 4-5 гуужиж 3.5 мм хүрнэ. Хүрэнцэр төөлөн явах ба биеэсээ шүлс ялгаруулан нэг модноос нөгөө рүү салхиар шилждэг. 7 сарын дундуур модноос доош бууж хөвхөн давхархан дороорч хүүхэлдээлнэ. Хүүхэлдээ нь 10-аас 15 мм бор хүрэн, хонгиогүй нүцгэн. Хүүхэлдэйлэх хугацаа харьцангуй удаан. Бараг 2 сарын дараа ирвэхээ гарна. Эмэгч нь 10 мм далавчгүй хар цагаан богино үсээр битүү хучигдсан тул алаг харагдана. Харин эрэгч нь тод цайвар далавчтай, бараан судалтай. Түүний дэлгэмэл урт нь 2.5-аас 2.8 мм, эрэмгэн жижиг цагаан цацагтай. Шинсний шилмүсээр хооллох ба хангай хөвсгөл хинтийн уулархаг мужийн тагийн бүсээс бусад дайн санд өргөн тархалттай.